Наруто аним яг үндэ бидний бодсноос ч илүү бодитоо бөгөөд Нарутогийн зохиолын дийлэнх хэсэг нь бодит амьдрал дээрх зүйлсээс сэтгүүлсэн гэвэл та идэх үү? Юуны түрүүнд Нарутогийн нинжитсугийн урлаг нь жинхэнэ бодит амьдрал дээрх техник дээр үндэслэсэн. Наруто дээр гардаг бүх техникийн эхлэл болох гарын байрлал нь яг үүндээ нинжитсугийн бэлтгэлийн нэг хэсэг байсан бөгөөд үүнийг Кожикири гэж нэрлэдэг. Энэхүү гарын байрлал нь биеийн дулааныг нэмэгдүүлэх, оюун санааны төвлөрлөө нэмэгдүүлэх, мөн зүрхний хэмээ багасгах зэрэг зорилготой ба нэг төрлийн бэлтгэл нөгөө талаас шиноби нарын бясалгалын нэг төрөл байсан юм. Бэлтгэлийн үеэр шиноби нар нэг гарын байрлалаа аваад тухайн байрлалаа өөрчлөхгүйгээр хэдэн өдрөөр ч хамаагүй тасралтгүй бясалгал хийдэг байсан. Эцэст нь тулдах үедээ тэрхүү бясалгал хийж байсан үеийн гарын байрлалаа авахад болчингийн санахаа ажиллаж бясалгал хийж байсан үедээ яг адил хэмжээний бие махбод болоод тайван байдлаа эргүүлэн олж авч чаддаг байжээ. Энэхүү гарын байрлалаас гадна Нарутогийн дөрүүд үндсэн 5 элементийг ашиглан тулддаг. Тэдгээрийн нэг болох катон буюу галын элемент нь бодит амьдрал дээрх ямар ч хэрэгслийг ашиглан гал асаах урлагийг хэлдэг байсан бол сутон буюу усны элемент нь усан доор амьсгалаа барих, усанд нуугдах техникийг ойлгодог байжээ. Харин мокдон буюу модны элемент нь мод бот зэрсэнд нуугдах техникийг хэлдэг байсан байна. Харин дотон буюу газрын элемент нь газар олон чулуун донд нуугдаж, чулуу шиг болж дүрээ хувилах замаар нуугдах техникийг хэлдэг байсан байна. Хьюго овгийн Бякуган болон Хьюго овгийн гүн Хината нь 1963 онд авагдсан Христер Стромхолм гэх зурагчны The Eyes That Saw Nuke хэмээх зургаас үүдэлтэй. Энэ зургийг хүмүүс Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийг өөрийн нүдээр харсан охины зураг гэж ярьдаг боловч энэ нэндүрэл юм. Яг үндэ энэ охин нь Хирошимагийн цөмийн дэлбэрэлтэд огт өртөөгүй, харин уг дэлбэрэлтэд өртсөн хүнээс төрсөн төрөлхийн хараагүй охин юм. Ийхүү үнэн түүх нь мэдэгдснээс хойш энэ зургийн нэрийг The Blind Girl гэж өөрчлөн нэрийдэх болсон. Тухайн охин амьдрал дээрээ хараагүй боловч Наруто аним дээр түүний нүдийг бүхнийг харах чадвартай, хамгийн холыг хардаг, хүчрхэг нүд олгож дүрсэлсэн байдаг. Гэвч Нарутогийн зохиолч Кишимото нь Хьюго овг болон Хинатаг тухайн зургаас сэтэлж бүтээгээгүй гэж хэлдэг боловч би үүнтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл та бүхэн энэ зургийг харал та. Яг л Хината харагдаж байгаа биз? Нөгөөтэйгүүр Хинатагийн нэр нь утгын хувьд нарлаг газар гэсэн утгатай бол Хьюго гэдэг нь наранд цохигдсон гэсэн үгнээс гаралтай. Нэрнээс нь харахад ч тухайн зургаас сэтгэлсэн гэж хэлж болохоор байгаа юм. Шиноби буюу нинжа нарын хувьд хүн хороох гэсэн ганцхан зорилготой хүрэхийн тулд оюун ухаанаа бэлтгэх, дүр товлох зэргээр олон аргыг боловсруулан уг зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдлыг нь нинжитсу гэж нэрлэдэг байсан. Харин Наруто дээрх нинжитсуг үүнээс арай өөрөөр дүрсэлсэн байдаг. Нинжа нар уг зорилгоо гүйцэлдүүлэх хамгийн чухал зэвсэг нь Наруто дээр гардаг кунай буюу богино утга юм. Энэхүү утга нь жирийн фермийн хэрэгсэл байсныг нинжа нар үхлийн аюултай толгойн зэвсэг болгон өөрчлөөд уг утгын ачаар өөрсдөө олон давуу талыг бий болгосон байдаг. Үүнээс гадна шиноби нар нь шүрикийн гэх тулааны хэрэгслийг өөрсдийн биелэг тэмдэг болох үс байдлаар өргөн хүрээнд хэрэгэлдэг байжээ. Мөн өөрөөр Наруто дээр гардаг Какашигийн дуудах техник болох нинжа нотон ч мөн бодит амьдрал дээр шиноби нарын хэрэгэлдэг тулааны хэрэгсэл байсан байна. Шиноби нар нохтын үнэрлэх чадварыг ашиглах замаар зураас хөөлгөх, байруу давтлуулах зэргээр яг л одоогийн цэрэг цагдаагийн сургуультай нохтын адилаар ашигладаг байжээ. Энэхүү дурдсан зэвсгүүдээс гадна шиноби нар нь овжин зайлжин зан чанартай байсан ба тэдний хамгийн том тулааны арга байсан гэх сонирхолтой баримт ч мөн байдаг. Ийхүү овжин зайлжин аргуудаа хэрэглэх боломжгүй болсон үедээ шиноби нар нинжутсугийн нэг хэсэг болох тайжутсу тулааны урлагийг ашиглан гардан тулаанд ороход хизээд бэлэн байдаг байжээ. Шиноби нарын тухай ийхүү ярианаас дүгнэхэд шиноби нар нь яг л амьд ахаа үедээ эд шид мэт гял цалзуул хийж лаг амьдарч байсан мэт боловч бодит байдал дээр тэд маш ганцаардмал амьдралыг тулсан хүмүүс гэгддэг. Гэр бүлийнхээ төлөө өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд шиноби нар даалгавартаа ганцаараа явж, ганцаараа бэлдэж, насан туршдаа хинээний дүрд орж, хуурамч амьдралаар амьдарсан гэгддэг. Шинобигийн энэхүү үнэн төрхийг Наруто дээр Итачигаар дүрслэн харуулдаг.
Та бүхний санаж байгаачлан Итачиг Конохо тосгоныг аюулаас хамгаалж амар тайван байлгахын тулд Амбогийн даалгаврыг хүлээн авч өөрийн дүүгээс босод Огийн бүх хүмүүсээ хүйс тэмтэрч Огийнхноо алсан алуурчин нэрийг зун өөрийн төрлөх тосгоноосоо хөөгдсөн. Улмаар хамгийн том гэмт хэрэгтнүүдийн нэгдэл болох Акацукид нэгдэж гэмт хэрэгтний зам хөөсөн мэт боловч цаанаа Конохо тосгон болон дүүгээ Акацукигийн халдлагаас хамгаалах зорилгыг тэн амьдарсан. Эцэст нь үхэхтэй ч дүүгийнхээ өмнө үнэн төрхөө харуулахгүйгээр эцэг эхээ алсан алуурчны дүрээр дүүгийнхээ гарт өөрийнхөө амийг өгч Сасукигийн Мангекю Шаринганыг өөрийн амиар сэргээсэн нь жинхэнэ шинобигийн замнал байсан юм. Шаринганы төрлүүд болох Изанаги, Изанами, Сусана, Аматерасу, Цукуями гэх нэрүүд нь Японы домогт бурхтын нэрээр нэрлэгдсэн. Цукуямын бүтээгч бурхан Изанагигийн хүү бөгөөд Изанагиг баруун нүдээ угаах үед тэрээр мэндэлсэн гэдэг. Улмаар Цукуямын сүнсний ертөнц харанхуй олон цаг хугацаанд үл баригдах сарыг бэлэгддэг сарны бурхан болсон юм. Харин Аматерасу нь Изанагигийн охин бөгөөд Изанагиг зүүн нүдээ угаах үед тэрээр мэндэлсэн гэдэг. Улмаар Аматерасу нь материалын ертөнц болон гэрлийг бэлэгддэг нарны бурхан болсон юм. Сусана нь мөн Изанагийн хүү бөгөөд Изанагийн хамраа угаах үед Сусана төрсөн гэдэг. Сусана нь далайн болон хар салхины бурхан ба тэрээр ширүүн зан төлөвтэй. Үүнээсээ үүдэн бурханы ариун үүргээсээ чөлөөлөгдөж Деважингаас дэлхий рүү зүлэгдсэн байдаг. Улмаар Сусана нь аимшигт могоонч төгрийг алж дэлхийн баатар болсон. Энэ нь Наруто аниме дээрх Сасуке Сусана ашиглан Орочимаруг ялсныг санагдуулж байгаа ах. Изанаги яагаад өөрийн нүд болон хамрыг угаасан бэ гэдг нь сонирхол татаж байгаа ах. Изанагийн газар доорх ертөнц болох Ями туулсан өөрийн дурсамжаа арилгахын тулд өөрийгөө угаасан гэдэг. Яагаад Изанаги Ямид байсан бэ гэж юу? Учир нь түүний эхнэр Изанами нь өөрийнхөө болох галын бурхан Кагацучуг төрүүлэх үедээ хүүгийнхээ галд шатан нас орсон гэдэг. Изанаги энэ золиосыг тийсч чадалгүйгээр газар доорх ертөнц рүү өөрийн эхнэрээ эргүүлэн авч ирэхийн тулд хэрэн хэсүүчлэх болсон ч газар доорх ертөнцид эхнэрийнхээ үхтэл болсон биеийг хараад шууд л цогцсон байдаг. Тэрээр эхнэрийнхээ талаар энэ дурсамжаа мартахын тулд өөрийн нүд хамрыг угаах үед түүний хүүхдүүд төрсөн төгтөө. Үүнтэй адилаар Наруто дээрх Изанаги гэх бодит байдлыг өөрчлөх чадaltaй техник нь Изанаги бурхан эхнэрийнхээ нас орсон бодит байдлыг өөрчлөхийг хүссэнтэй адил юм. Харин Изанамийн өөрийн дайснаа мөнхийн цаг хугацааны эргүүлэхт оруулж дайсан нь өөрийн хувь төргөө хүлээн зөвшөөрсөн цагт л тухайн эргүүлээс гарах боломжийг олгодог нь Изанаги бурхан өөрийн эхнэрийнхээ үхлийг хүлээн зөвшөөрсөнтэй адил юм. Наруто гэрэл болон нарыг бэлэгддэг бол Сасуке харанхуй болон сарыг бэлэгддэг гэдгийг бид мэднэ. Энэ нь Сасуке бол Цукуями буюу сарны бурхан, харин Наруто бол Аматерасу буюу нарны бурханыг бэлэгддэг гэсэн үг юм. Нэгэн цагт ах дүү болох Цукуями болон Аматерасу нар нь тэнгэрт хамтдаа зэрэгцэн оршдог байсан боловч Цукуямын харанхуйд өдөөгдөн өөрийн аанд нөхөр нэгэн бурханыг хөнөөж улмаар шийтгэгдсэн гэдэг. Иймээс түүний дүү Аматерасу нь Цукуямитой нэг ертөнцид оршихыг үл твчин түүнийг үрд харанхуйн гадна байлгахаар шийтгсэн. Ийхүү өдөр шөнийн давхцал бий болж хэртэлд үүссэн гэдэг. Мөн аним болон манга дээрээ Наруто Сасуке хоёр нь 6 замын Даянчин хоёр хүү буюу мөнхийн өрсөлдөгчд болох Ашура, Индра хоёр ах дүүсийн хойд дүр гэж гардаг. Индра Ашура нарын мөнхийн тулаан нь Индик шашны гол үндэс суураас эхэлдэг. Индра нь яг л Тор болон Зевсийн адилаар аянга цахилгааныг удирддаг Деважингийн бурхан юм. Тиймээс Индрагийн хойд дүр болох Сасуке аянгийн элемент ашигладаг нь тохиолдол биш юм. Индра нь бурхтын бурхан бөгөөд тийм ч учраас үргэлж бүхнийг тооцоолдог. Ямар ч сэтгэл хөдлөлгүй ганцаар зүтгэх хүчрхэг бурхан бол үүний эсрэгээр Ашура нь яг л хүн төрөлхтний нэгэн адил сэтгэл хөдлөлтөө удирдагддаг энгийн байдлын төгс илэрхийлэл юм. Тиймээс Наруто үргэлж өөрийн сэтгэл хөдлөл хийгээд зүрх сэтгэлээ дагдаг нь мөн тохиолдол биш юм. Энэ ч мөн эсрэгээрээ Наруто хит уурандаа дийлдэх үед түүний 9 сүлтийг сэргээх зэргээр сул талаалдаг. Энэ нь мөн буддизмын нэгэн үзэлд нийцдэг. Буддизмын шашинд Ашура нь дахин төрөлтийн төгсөжгүй тойргоос цогтож
хорон муу энергийг ашиглан гэгэрэлд хүрсэн гэдэг. Энэ нь манга болон аним дээрээ Наруто нь өөрийн хорон муу талтай эвлэрсний дараа даянж төлөвт хүрч чадсантай адил юм. Үүнээс дүгнэхэд гол дүрүүд болох Наруто, Сасуке нарын ривал болон зан төлөвүүд нь хэдэн мянган жилийн туршид үргэлжилсэн Хиндуизм болон Буддизмын шашин дах сайн муугийн тулаан гэгдэх Индра, Ашура нарын тулаанаас сэтгэлсэн гэдэг. Японы бурхтын түүхэнд Наруто, Сасуке нарын инфлюенс авсан бурхад гэж байдаг. Тэдгээр нь Райжин болон Фужи нар юм. Райжин болон Фужи нар нь Изанамигийн хоёр хүү бөгөөд Изанами газар доорх ертөнцид тэр хоёр чөтгөрийг төрүүлсэн. Райжин болон Фужи нар нь ээжийнхээ уур хилэнг өвөртлөж газар доорх ертөнцөөс альва сүрлийн дүртэйгээр зугтаж чадсан. Райжин нь аян голж цугцсан бол Фужин нь салхи болж цугцсан гэдэг. Тэр хоёр хоорондоо тулдах үед ах дүүсийн нэг гараа алдсан бөгөөд улмаар тэд их нэгтэйгч болох Аматерасутай уулзаж тусламж хүссэн гэдэг. Харин Аматерасу нь тэдэнд туслахаар амлаж оронд нь өөрсдийн уур хилэнг орхиж харин хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүчээ зориулахыг шаардсан гэдэг. Тийхүү Фужин болон Райжинер нь хамтдаа далайн хар шуурга болж Япончуудыг монголчуудын эзлэн түрэмгийллээс 1274 болон 1281 онуудад хэд хэдэн удаа аварсан гэж домогт өгүүлдэг. Энэ та бүхний санаж байгаачлан Наруто, Сасуке хоёр хамтдаа Кагуяг ялж мөн хоорондоо тулалдахдаа хин гараа алдсантаа адил санагдаж байгаа хаа. Домогт санинууд болох Жирайя, Цунаде, Орочимару нар нь Наруто дээр анх гарсан дөрүүд биш бөгөөд 1806 онд бичигдсэн зоригт Жирайягийн домог зохиолд анх танилцуулагдсан байдаг. Энэхүү зохиолын нэр нь Наруто анимдэр Жирайягийн бичсэн зоригт Шинобигийн домог номтой адил байгааг та бүхэн харж болно. Энэхүү зохиолын гол дүр нь мэлхийн техникээр мэргэсэн Жирайя бөгөөд нялцгай биедний гүнж Цунадетэй нийлэн могоон хүч эзэмшигч Орочимаруг ялахаар адал явдалд гарч байгаа тухай зохиол юм. Товчхондоо энэхүү зохиолд могоон чөтгөрийн сүнс Огата, Мацура, Цукикагийн овгийг захирахын тулд Японыг эзлэхээр санаархаж буй тухай гардаг. Хамгийн түрүүнд могоон чөтгөрийн сүнс хамгийн хүчрхэг овг болох Цукикагийн овгийн өдөртөгч рүү дайрч алах орлого хийдэг боловч Цукикагийн овгийн эзэн нь Орочимару гэх нууцлаг хүүгийн ачаар аврагддаг. Ноён Цукикагийн түүнд ихэд талархаж Орочимаруг өргөж авсан боловч могоон чөтгөр айл хэдийн Орочимаругийн биеийг эзэмсэн байдаг. Тэгэхээр Цукикагийн аврагдсан гэсэн үг биш. Энэ бүхэн анхнаасаа могоон чөтгөрийн Цукикагийн ойртох төлөвлөгөө байсан гэсэн үг. Ийхүү Цукикагийн хажууд очсон Орочимаругийн дүрт могоон чөтгөр нь ноён Цукикагийг эзэмдэж удирдаж эхэлсэн. Улмаар могоон чөтгөр ноён Цукикагийн гараар өөрийнх нь бүх үр хүүхдийг хороолгож түүний орыг залгах цусан холбоог игнэгт тасалсан байдаг. Улмаар Орочимару түүний орыг залгах Цукикагийн овгийн цорын ганц залгамжлагч болсон түүхтэй. Ийхүү ноён Цукикагийн үхэж Орочимару хамгийн хүчрхэг Цукикагийн овгийн тэргүүн болсноор Огате болон Мацура овгийг ялж Японы ихэнх хэсгийг өөрийн эзэмшилтэд оруулсан. Ов хоорондын их дайнд Жирайя болон Цунаде нар Орочимаругийн эсрэг тулалдсан боловч бот нэргүүлж ялагдсан байдаг. Дайны дараа тэдний аймыг аварсан нэгэн даяанч ирээд тэдэнд мэлхийн болон нялцгай биетийн шидийг зааж өгсөн боловч Орочимару тэдний хоёулангийнх нь эсрэг тулдах хангалттай хэмжээний их хүчтэй байсан. Гэсэн хэдий ч Жирайя сүнсний хүч шингэсэн гэлдээр Орочимаруг эзэмдсэн могоон чөтгөрийг үгүй хийж Орочимаруг чөлөөлөн Япон улсыг аварч Цунадетэй гэрэлснээр энэхүү зохиол төгсдөг. Орочи буюу могоон чөтгөрийн талаар өөр нэгэн сонирхолтой түүх бий. Өмнө нь хэлснээр сүлэгдсэн бурхан Сусано нь могоон чөтгөрийг ялснаар баатар болсон тухай энд дурдсан билээ. Тэрээр могоон чөтгөрийг ялж түүний сүүлнээс шидэд сэлэн болох Кусанагийг анх олсон байдаг. Тэр сэлмийг игч Аматерасуд бэлэг болгон өгснөөр дахин Деважингийн бурхан болсон түүхтэй. Аматерасу нь Кусанагийн сэлмийг Баатар ханхүү Яматод өгсөн бөгөөд ханхүү Ямато нь эзэн хааны нэрийн өмнөөс Япон улсын дайснуудыг Кусанагийн сэлмээр ялж Япон улсыг хамгаалсан байдаг. Ийхүү Кусанагийн сэлэм нь Япон улсын үндэсний үнэт эрдэнэ олж сэлмийг ацуутаа хийдэд мөнхөлж хадгалдаг байна. Зөвхөн шинэ хаан солигдох үед сэлмийг бэлэгдэл болгон хэрэгэлдэг. Хамгийн сүүлд Кусанагийн сэлмийг 1989 онд ашигласан байна. Кусанагийн сэлэм нь анимдэр Сасукагийн ашигладаг сэлэм билээ. Бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Үүнтэй адил олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл манай сувагт лайк дарж subscribe хийгээрэй.